учиргүй чангаар инээдэг байж үлээ. Мөнч сайхан байж дээ. Би тэр хоёроос хөгжмийг сонсох биш. Мэдрэх нь чухал юм а гэдгийг ойлгосон. Чи тэгээд надаас юуг нууцлж байсан юм бэ? 18-9-тэй байх үеэс л миний сонсгол модож гэлсэн юм аа. Харин би 5 жилийн өмнөөс юу ч сонсгоо байлгүй. Тэгээд чи надтай зүгээр л ярьдаг байсан биз дээ. Тийм ээ. Би чамайг сонсдгүй байсан. Гэвч чамайг би мэдэрдэг байсан юм. Би бүх ертөнцийг сонсох биш. Ганцхан мэдэрдэг байсан юм аа. Би олон жил сонсох биш. Ганцхан мэдрэхийн төлөө байсныг чи хатарлаагүй. Харин бүгд л намайг нэг их уртаар санаа алдснаа. Найз нь аав ээж хоёрыгоо зорих цаг болжээ. Үзэх, харах, сонсох, үнэрлэх, амтлах чухал биш. Бүгдийг мэдрэхэд л гээд утаа шиг замхраад алга болсон. Би өглөөс ирээд сонгохоор харж зогсохдоо сонсголтой мөртлөө дүлий нүдтэй мөртлөө сохор хүмүүсийн тухай бодож зогссон. Басан ийм нөөлөг халуун уучламтай зөөлөн байдаг ачим. Балбарт жолоогоон цул бураан тавьж үнэн алдаж явсан хүүхнүүдж хэнэнж тэр хэр халдаасангүй. Амьдралаа гэдэг далай шиг юм да. Баянч, зах хязгааргүй ч юм. Барьцалдмаар зүгээр л гүндэн үйж орхимоор аймаар юм. Ямар ч жаата аавын хүү амьдралын хөлөг дээр шатрын хүү нүүх шиг нүүх суух идэх урагшлах нь хэмжээтэй. Хар цагаан алгалсан 64 нүдэн дундал тэлжлэн. Хоншоортойхон байж гэнэн бэрс гарвал амьдралыг туулаад гарчээ гэж үнэлж болно. Тэгвч бэрс гарах хүү хэд билэм? Эрийг л өрсөн 8 хүнээс ганц нь л бэрс гарвал дээдийн заяа тэр. Түүнлүгэ тарихонхорд цаг хугацааны үлтрхийг хэлээсэн эрчүүдээс балбар шиг тууштай давшиж бэрс идэж бэрс гарсан хүү байсангүй. Энэ тухай хойно үгүйсүү. Сүнжидмаа эргээд ирлээ. Хэрэгтэй дуртай олон амьтан чих тавьж эрчүүд сүнжидмаагийн муудад орлож байлаа. Та балбарч хонцонгон авсан шиг аван да. Тартагтан тултал талхиад гудамжинд хөөж гарах болов өмсөн хувцастай төрхөмд нь хүргэж их болов. Харин ч хүнээр хөөрхи эрийн боол гэрийн зарцвалж өөдийн нар үзэхгүй хорвоо туулах уу? Сайн юм явж дуулдахгүй хатуу чанга энэ балбарын гараас мөч бүрэн сална гэдэг санахын хэрэггүй. Би байсан болч өөрийн мунхаар хүн алчхоод шоронгийн хадаас болох байх та гэж хэнэг нь хэллээ. Уг нь дээхэн үед майнэр балбарт авгаагаан ургуулж алдаж хууд цолгийн жинкрийг яйдаа байж
Гэхдээ салах тухай биш, алах тухай бодож байсан нүгэлтэйч хийдэмий хэмхэртэл нүдэхээс хэтрээгүй юм да. Шарнар бороо хоногийг чилээж сүнжид магийн мууг үзэх гэж хүлээсэн авч балбарын гэрээс уйлан майлан зодон цойхон хагарч бутарсан аяг шаазангийн хангин жангилсан дуу чимээ гарсангүй. Уурман хугарч ууц нуруугаар нь шархирдаг болсон эрчүүд энэ мө балбарыг чинь аваа шормос дээр бүр эрийн хуйх гэж бодсон чинь зуурсан гурин шиг нялцгаар шивдэ гэцгээсэн аваа. Яг та амьдрал үргэлжилж өдөлгөн өдөлж үхэн үхэж хорогдсоор 20 жил лавтай үлэр модчээн балбар хэдий тоотойхон зандарч харцаан ширүүлдэг байсан ч эмэгтэй хүний гоо үсгэлэн сэцгийн настай байдаг болоод тэр биз сүнжидмаа балбартай яг зэрэгцсэн өтөлж тэдний явдлыг мэдэхгүй хүнд давайзэн сүнжид маань баг ганц нэгэн эгч билүү гэж хэлэхэр болсон билээ. Ямар шийтгэл, ямар зовлонгай хар толгой дэмэр нь хуралдаж хизээ бууж ирэх болоо гэж дальдарч гүн шөнийн ойрондон хүртэл балбарт багалт зурдуулж байна гэж хардарж зүүдэлдэггүйсэн бол ингэж лойж ийм амархан өтөлмөөргүй хүүхэн байсан та. Дөнгөж 40 гарсан сүнжид маавг нь толиотой бол толиотой үр хүүхэд олгонооч оройтохгүй нас шүү дээ. Балбар минь ухаантай, уужуу сэтгэлтэй, ууж зөөлөн эрхөн гэж хан суйдам залбирч байвч сэтгэлийн гүнд нэг л зовөр 20 жил хурглаа. Инээдхөөр айл зан нь дөрвөлжин бурам шиг сүнжид магийн хамаг эрчим хүчийг балбар сорчихсан юм уу? Эсвэл түүнийг дотроос нь мэрэх айдсын хэвэн ирвэхээ хөндөлөд идчихсэн үү гэдгийг нэг хоромж мэлми цавчлгүй харж байсан бурхан болгоох бойцаа. Сүнжид маа хүүхэд тээж үзээгүй зөөлөн цагаан хэвлэн илж хөнжилдөн гашуудан эр нөхрөө хуурч нүгэл хураасны нь бурхан уучлсангүй гэж гашуун нулимсан унган балбар энэ цагийг 20 жил хүлээсэн билээ. Сүнжид магийн чихэнд дэлсул элдвийн сонсогд хавч балбар минь эр нөхөр минь арайч тийм хийхгүй. Хийх байсан бол аль эрдний тэхэл байсан. Энэ олон жил дээрэн хуваалцлаа намайг уучлсан шүү дээ гэж бодно. Суутай явдлын гэрч одоо бол өтөлж доройтон ач зээгийн эрхлүүлж голоом дэвтэхээс өөр шидэггүй болсон өвөгчүүл шууд унтууцлаа. Гохогшин азар жороосрогчээр энэ балбар залуу хүүхэд сэрл хижгэн шимэлдэг болсон хэм ясаа хэмчүүлэхэндээ. Сүнжид магийн шимийг сорж гүйцээ. Эм амтэн нэг алдаал биз цагта манай хөгшин ч хөнгөн сайварлаад лавсандаг. Тэгдэгэд яах юм? Энэ момон байхгүй бол амааран шорон өвөхгүй юу би? Хэлээд яах вэ? Одоо жаргадаг цаг. Аяг тагшин молдвол цаашаа гэхгүй. Ач зээдэн ноолуулсан шиг налайж суухаас илүү юм хаа байна? Балбар ёрн зөнөж байна. Зөөнөхөр варлах уу? Ямар эрүүл ухаантай хүн хортой залуу охин дагуулж түмний нүдэн дээр галзуурч явах вэ? Тарих нэргсэн тэр нэг мө охин ч гэж дээ. Охин хамуурсан толгойтой шаар. Эцгээс нь хүртэл үе мултарсан хөгшин ар юм дагоод гэдэг нь ч годгоноч явдаг. Хойтын өдөр эрлэгийн элчийн өмнө юугаа хэлэх хүн бэ энэ балбар? Өвгдийн унтуцал хаврын төмөр шиг галзуурн байхад тэхэсэн шиг балбар дотор бодолдон өөртөөгөн харгалдаж хэвтлээ. Шатрын хөлөг 64 нүүдэлтэй цаана нь хурж бэрэс гарна гэдэгч амаргүй зөөлг юм да. За яах вэ? Үхээд арилаад өгнө. Үр хүүхэд гэж байх биш. Нэгэнт өнгөрсөн явдал. Сүнжид ма бид хоёрын нүглийг бурхан таалаагүй.
Үр хүүхэд нь миний замаар